Жингүн Travel компани нь мартагдашгүй аяллыг бүтээцгээ урайндор дараах аяллуудаар та бүхэндээ бэлэг барьж байна. Манай аялалд хамрагдсан та бүхэндээ зориулан хамгийн хямд үн тох тухтай аялал мөн үзэгсэлэнтэй сайхан газруудыг үзүүлэхээр бид зорин ажиллаж байгаа билээ. Бид өрн дулаан цаг ирж байгаатай холбогдуулан дараах аяллуудыг төлөвлөсөн байна. Хайнааны аялал. Аялал жуулчлалын төв Хятадын Хавай гэгддэг энэхүү арал нь 3-4-р сард явхад хамгийн тохиромжтой байдаг тул та манай 7 хоногийн аяллалын багт орж хамтдаа аялаарай. Та Хайнааны явснаар халуун аршаанд орж алжаал ядаргаагаа тайлан далайн эргээр зугаалж мөн сармөгчны хөгжилтэй тоглолтыг үзэхээс гадна гоо сайхны иллэг басаажинд орон амралтыг жинхэнэ утгаар нь идэх боломжтой юм а. Та манай аялалд хамрагдсанаар аялагчдын хамгийн очих дуртай бүхий л үзүүр болоод байгалийн тогтцыг үзэх бөгөөд бид танд бусдаас давсан найрсаг дулаан үйлчилгээг үзүүлэх болно. Энэхүү аялалд та Хавайн арлаас ялгаагүй тунгалаг далайн эрэг дээр өөрийн бүхий л стресс ядаргаанаас чөлөөлөгдөж гэр бүл найз нөхдөөрөө хүрээлүүлэн хизээч мартагдашгүй дурсамжийг бүтээх боломжтой юм а. Бээжингийн аялал. Монголчуудын худалдааны жим болсон Бээжин хотод очиж үзээгүй хүн цөөхөн бизээ. Гэсэн хэдий ч тэр бүр очиж үзэж амждаггүй, эсвэл хайгаад олдоггүй олон гайхалтай жуулчдын анхаарлыг татсан үзүүрүүдийг сонсох төдийл өнгөрдөг байлаа. Харин манай аялал танд шинэ боломжийг олгож байна. Та 7000 гаруй амьтантай амьтны хүрээлэн дэлхийн оддын лаан баримл, гэрэлт цамхаг, цагаан хэрэм гэх мэт олон сонирхолтой газруудаар аялж гэр бүл найз нөхөд хамт олноороо олон сайхан дурсамж бүтээх боломжийг танд олгож байна. Шанхайн аялал. Шанхай хот бол аялал жуулчлалын төв бөгөөд эртний дурсгалт газрууд, орчин үеийн хөгжил дэвшил нэг доор төвлөрсөн байдаг үлээ. Шанхай шөнийн орчин хинээчнүүдийг татам гэрэл гээгээтэй бөгөөд та өдөр шөнийн альч цагт бидний бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу аялж олон сонирхолтой зүйлүүдийг үзэх боломжтой юм а. Мөн дэлхийн нэр хүндтэй брэндүүд төвлөрсөн газар тул хүссэн брэнд хувцас, гоё чимэглэлийг худалдан авах боломжтой юм а. Мөн Шанхайн аялал нь хүүхэд насны мөрөөдөл болсон Диснейлендийг зорьсон гэр бүлийн гайхалтай аялал болон амралт байдгаараа давуу талтай билээ. Хөх хот болон Ордос хотын аялал. Олон улсын хэмжээнд эзэнгүй хот, хий үзэгдлийн хот гэж яригддаг Ордос хотын аяллаар бид таныг орчин үеийн цоо шинээр баригдсан хоттой танилцуулж, Чингисийн онгоноор аялуулж, замдаа Хөх хотод хүсснээр шопинг хийж, эртний музейн түүх өгүүлсэн үзүүрүүдийг үзхийг санал болгож байна. Өвөр Монголын өөртөө засах орны энэхүү хот нь барууны жуулчдын анхаарлыг маш ихээр татдаг бөгөөд бусад томоохон хотуудаас ялгагдах нам гүн байдал нь энэхүү жуулчдын сонирхлыг татдаг нь ойлгомжтой юм а. Итгэлт хам улаануудын аялал. Та энэхүү аяллаар аялснаар Итгэлт хамбын мөргөлд оролцож цаашлаад Оросын хилээр гарч Улаанууд хоттой танилцах болно. Мөн түүнчлэн монголчуудын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн энэхүү хотод маш хямд үнэтэй байх учраас та аялангаа шопинг хийх бүрэн боломжтой юм а. Мөн Улаанууд хотод дэлхийн хамгийн том Ленины нэрмжит талбай байх бөгөөд очсон жуулчид зураг татуулахгүй буцах нь ховор билээ. Та Оросын чанартай барааг хямд үнээр авангаа Итгэлт хамбын мөргөлд оролцож Улаанууд хоттой танилцах тогтмол зарлагддаг аялалдаа та бүхнийг урьж байна. Манжуур хотын аялал. Манжуур хот бол Орос, Хятад, Монгол улсын иргэд нэг доор цугларах боломжтой цорын ганц жуулчны хот үлээ. Та энэхүү хотоор аялахдаа Орос эсвэл Хятад улсаар аялаж байгаа мэт сонирхолтой үзүүрүүдийг үзэж, амтлаг Бээжин нугас эдэнгээ 3 улсын тоглолтыг үзэх бүрэн боломжтой юм а. Мөн чанартай хямд бараа тэр дундаа булган шүүб худалдан авах хамгийн өргөн сонголттой дэлгүүрүүдээр зочилж, Генесийн номонд бичигдсэн дэлхийн хамгийн өндөр матрешког үзэж 5 төрлийн халуун аршаанд орж алжаал тайлан гэр бүл найз нөхдийнхөө хамт дурсамжийг бүтээх сайхан цаг байх болно. Мартагдашгүй аяллыг хамтдаа бүтээцгээе.